Ста. За янзын сайхан агаалт ирлээ. Өнөөдөр гадаа хасах 26 хэмээн юм хүүтэн өдөр байна. Тэгээд ирсэн өчр маань ямар өчртэй вэ гэхээр ард баригдсан байгаа. Boyd Construction компани барьсан 170 м2 3 өрөө нэг автомашины гаражтай юм сайхан хаусыг бүдрээ хамт орж танилцъя. Яа агаар бол өстой янзын юм байна энд. За энд ингээд автомашины гаражтай. Ингээд машин маань ингээд орж ирээд 24 м2 ийм гаражийг эндээ шийдээд өгсөн. За доороо л ингээд ийм 4 том цонхтой. За үнэхээр гоё байш юм аа. Өөдрөө ордог хэсэг 60 м2 ийм террасыг ингээд ийм өндөрлөг газар ингээд шийдээд өгсөн. Урагшаа шууд байгаль руугаа харах ийм сайхан үзэсгэлэнтэй байгалыг харах боломжтой ийм сайхан террасыг шийдэж өгсөн байна. За энэ террас маань одоо ингээд яг байрныхаа уртлын хэсгээр ийм П хэлбэртэйгээр тойрог учраас зуны цагт агаар салхинд гарч мах шаарж цагийг өнгөрөх боломжтой юм сайхан том саруулхан террасыг шийдэж өгсөн байна. За ингээд үүдний хэсэг бол үнэхээр гайхамшигтай голын сүйдэрч буюу сарвчийг ингээд шийдэж өгсөн. Torx брендийн одоо хасах 60 градусын хүүтэнд төсөвтэй юм Орос одоо Torx брендийн юм хаалга байна. Энэ хаалга бол үнэхээр одоо сайн хаалга. За метр 20 өргөнтэй юм том хаалга байна. За бид нар үүд рүү орж үзье. За үүдэндээ бас ийм гоё ингээд ийм хувцсны шкаф байршуулах, үүдэнд хутлаа ингээд тайлаад ингээд орох боломжтой ийм саруулхан коридор хэсэг бас шийдэж өгсөн байгаа. Давхар хаалгатай. За ингээд хаалгаар ингээд ороод ирчин. Шууд зочны өрөөнд орж иж байгаа. Зочны өрөө маань бас ийм саруулхан гоё шийдэлтэй хийгдсэн байгаа. Зурд байрлал ингээд буудан байрлах хэсэгтэй. Айл нь ингээд ороход бэлэн болцсон хаусыг танилцуулж байна. Баруун талдаа нарны одоо жаргаж байгаа хэсгийг харах боломжтой. Урд талаасаа өдрийн сайхан нар тусч орж ирнэ. Энэ саруулхан том цонхыг шийдэж өгснөөр илүү гоё саруулхан орчин бүрдүүлж байгаа. Та бүхэндээ танилцуулж байгаа байшин маань одоо зочны өрөөний хэсэг бол үнэхээр том саруулхан одоо орчинтой юм том өрөө байна. За ингээд нийтдээ 3 өрөө, нэг автомашины гаражтай, ийм ажлын өрөөтэй юм хаус байна. За энэ манай Boyd одоо Construction компани энэ байшинг бас барьсан инженер залуу маань Түмэн цагаан байна. За энэ байшингийн одоо онцлог давуу талууд одоо юу байна? Ямар инженерийн шийдлүүдийг бас энэ дээр. За яг энэ байшингууд манай яг одоо өмнө ажилласан байшинуудын онцлогийг бодох юм бол таацны хувьд өндөр 330 таацтай байгаа. Тэгээд дулаан адагл байхгүй пассив чанарын хандсан ийм байшингууд байгаа. Нэг давхартай том орон зай буюу 60 квадратыг тэр чигээр нь ингэж зочны өрөө галт таваа хэсэгт нь оруулж өгсөн ямар нэгэн өрөө гаргаж өгөөгүй. Цэлгэж байгаа хүсэлтийн дагуу. Орж ирэхэд нэлээд тийм сайхан цэлгэр байгааз. Өндөр таацтай нэлээд дутуу хана байхгүйгээр ерөнхийдөө том орон зай шийдчихсэн. Галтгоо нь бас тусдаа гэдэг бас юм. Тийм ер нь одоо нэг хүмүүс чинь ихэнх хүмүүс ингээд галтгооны шийдлийг тусад нь хийгээд зочны өрөөгөө ингээд үргэлж бишээр ингээд тусад нь хийж өгч байж. Тэгээ мэдээж хайлав доорс буюу орс чанарын юм ухаалагч хоочтой хаалгыг бид нар тавьж өгсөн байгаа. Мэдээж хүмүүсийн төвшөрсөн тохиолдолгүй юм оч халаагаараа тавьсан байна. Нойлын тоноглолын хувьд болохоор одоо Aro брендийн угаалтуур, суултуурыг хүн тавьж өгсөн байгаа. Нэг шийдэл нь болохоор 0 дотроо юм цонхтой учраас харахгүй биш гэгээлэг байгаад гац. Тийм үү. Энэ хаалга дүрэнд ухаалаг ингээд. Тий одоо бид нар хүмүүс ингэдэг нь хүмүүс ч одоо нэлх хүүхдтэй, жоохон хүүхдтэй энэ хил гарчлаа, тий энд тоож мож гар улаа уурчлаа гэдэг. Энэ болохоор ийм ухаалагч хожиг яваад байгаа. Сүлд гарч ирсэн. Ингээд хаахад ямар нэгэн зөвлөм онгооход буцаагаад нэг говц гэгээд гэдэг юм уу тийм байхгүй. Тэгээд юм байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нь илүү амар хэрэглэн амарч байгаа юм. Саангууд өөрөө ингээд. Тий чойжлогчтой юм шүү дээ. За тэгээ яг энэ айл дээр бас нэг илүү хүмүүс өөртөө манайха захиалагчийн хүсэлтийн дагуу одоо царс модоор яг цэвэр царс модоор шатыг өөрсдийн хүсэлтийн дагуу ингэж хүмүүс хийж өгсөн. Энэ бүр царс мод. Тий цэвэр царс мод гэсэн үг. Тэгээ түрүүн ямар гоё мод юм бэ гэж харж ирсэн. Тий энэ бас яг гоё л байхгүй. Яг өөртөө яг өөрөөр нь одоо энэ дээр одоо яг ингэж зүгээр хийж өгсөн царс цэвэр царс модоор хийж өгсөн. Илүү байгалийн. Тий байгалийн байгаа байхгүй. За хоёр давхарлаа хоёлаа гараад тий. За царс модон дээгүүр алхна. Ер нь царс модын давуу тал маань бороо шороо гэдэг юм уу ямар нэг юм байл хэвээ алддаг байхгүй. Тэгээ хатуулт шанар сайн байдаг. Эрүүл мэндэд тий эрүүл мэнд тий ямар нэг хорон хөл байхгүй. Сүлжиж хатаалахтай гэсэн үг өдөр чи явж байгаа шээ. Энэ хоёр давхрынхаа нойлынхаа хувьд бол яг аахгүй нөгөө нь хайлаад доосаа дотор цэвэр модон цагаан алгууд. Доторх тоноглолын хувьд болохоор Америкийн стандартын суултуур, Америкийн стандартын
брэнд гэсэн үг те. Америк стандартын гэсэн тосгоор байж, дүүш байж, холигчууд нь бүхмүүд нь байж. Энд чи одоо түрүүн нэг ажлын өрөө гэдэг. Анх шийдэл нь бол ер нь гоцны өрөө шийдэл нь бид нар зурцсан байгаа. Яг яач ч гэж бодно ажлын өрөө тийм ээ. За энэ айлдаа бид хүн бас герман обо гэдэг энэ айлд хийж өгсөн байгаа. Энэ герман обо маань яадаг вэ гэхээр угааж хэрцгээд ямар нэгэн тол болохгүй эдлэгээ сайн даана. Одоо ийм чанартай обо хийсэн байна. Тэгээд хоёр давхар дээр нэг онцлог юм байгаа хэрэг. Хоёр давхрын террас үе балкон гэсэн байгаа. Энэ маань ухаанда гадаа байгаа учраас энэ дээр болохоор хар мод ашигласан ба. Тэнд царс мод байсан. Энэ бол хар мод. Энэ хар мод маань ядаа өөр хэрнээ бороо шоронд модууд одоо нарс модууд ингээ хэвээ алддаг. Энэ болохоор ингээд хэвээ алдахгүй энэ дээр сайхан ширээ сандал суугаад ингээд харчныг харах юм бол харагдцалтай гоё яваад байгаа. Харин энэ дээр дан модон